байгаль орчиндоо ямар нэгэн одоо муу нөлөөгүй нийгэмдээ тусдаа ийм үйл ажиллагаа явуулахыг л нийгэм хариуцлага гэж би ойлгож байна л та. Сайн байцгаана уу? Нүб Юмхтын сангийн подкастын ээлжид дугаард тавтаа морилно. Өнөөдөр бид Номин Холдон компани үүсгэн байгуулагч, зөвлөх, Монгол улсын худалдааны говьяат ажилтан Шагдар Сүрэнгуй маань подкастт маань оролцохоор ирсэн байна. Цаг гаргаад манай оффист ирсэнд маш их баярлалаа. Баярлалаа. За, яриагаа би таны бага наснаас эхлэе гэж бодож байна. Таны бага нас хэрхэн өнгөрсөн бэ? Өнөөдрийн таныг бүтээхэд нөлөөлсөн чухал онцгой туршлагууд, дурсамжууд юу байсан бэ? Миний бага нас гэдэг чи одоо 1940 оны үеийн юм ярина. Тэр үед чинь би Ховд аймгийн Булган сумын нутаг Шархулс гэдэг газар төрсөн. За манай нутгийн хувьд бол одоо мал аж ахуй эрхлэхээс гадна газар тариалан эрхэлдэг. Тийм болохоор одоо тэр ажил амьдралд байгальтайгаа яаж хөдөлсөн амьдарч байна. Тэр амьдралын одоо бэрхшээл тэр байгалийн сайханд ингээд амьдарч байсан. Манай нутаг бол алтан оргил улс байхаас гадна хангаа говь цөл одоо хосолсон ийм одоо нутаг байдаг л дээ. За эдээд бол нутаг одоо цус руугаа нөөдөг 100-аас 120 км нүүн. За яагаад тэгж их нүүдгэн гэхлээр Булган голдоо болвол шумул ихтэй мал хүн байх аргагүй ийм одоо байдаг учраас тэгж одоо өвд руугаа нүүж зостдаг ийм юм байна. За тэгээд миний одоо бага нас бол 8 наснаас сургуульд орсон. Тэр үеийн сургууль бол өнөөгийнхтэй харьцуулшгүй. За тэгээд 7 дугаар анги төгсөөд Улаанбаатар хотод 2 дугаар 10 жилд орж суралцсан. Дараа нь Монгол Улсын их сургуулийн барилгын инженерийн анхны одоо элсэлтээр элсэж барилгын инженер болсон ийм юм. Тэгээд 1964 онд надыг Улсын их сургууль төгсөж барилгын инженер болоход барилгачдын ажил хийж өрнөж байсан ийм үед 50 мянгаттай. Тэгээд дараа нь одоо 120 мянгат гээд баригдаж байсан ийм үеэлдээ. За тэр социалист бүтээн байгуулалтын хажуугаар тэр үед чи нэг хүмүүст хамгийн онцлог зүйл бол дамын 8 хувийн хөвшил гэдэг юмнаас одоо татгалзсан. Тэрнийг одоо хүлээн зөвшөөрдөггүй байсан үе. Зах зээл рүү орохдоо зэрэг тэр хувийн хөвшил одоо Чингисээр хөгжих ийм одоо боломж нээгдсэн. За ийм үед нь бол бид нэр гэрийн үйлдвэрлэл явуулж, хуваарь эрхлэх аж ахуй байгуулж ингэж явсан юм аа. Тэгээд энэ хуваарь эрхлэх аж ахуйн эзэн маань одоо манай дундгүй Баяр сайхан өнөөдөр одоо Хөдөлмөрийн Баатар цол хүртээд байна. Энэ электрон барааны одоо худалдаагаар үйл ажиллагаагаа өргөтгсөн тэр үед одоо Сингапураас электрон бараа оруулж ирдэг 3-4 одоо компани байсан. Тэдний нэг нь тэгээд өнөөдөр одоо дэрсэн шүүрээр шалаа шүүрдэг байсан бол электрон тоос соргичоор за нэвтрүүлгээр юм угаадаг байсан бол өнөөдөр автомат машинаар угаадаг болох жишээтэй. Гар утсад анхных нь бид нэр оруулж ирж байлаа.
өнөөдөр бүх хүний одоо хэрэгцээ болцсон хот хөдөөгүй ингэж байна. Тэгээд 5 хүнтэй гэр бүлийн 5 гишүүнтэй эхэлсэн аваар эрхтэх аж ахуй маань номын трейд компани, номын хойлдон компани болж өнөөдөр 6,000 гаруй ажиллагчтай том компани болсон байна. 85 гэдэг нэрний утга учир нь юм байсан юм байна те. Гэр бүлийн бүх 5 гишүүн хувь нэмрээ оруулж хамтдаа энэ том байгууллагыг бүтээсэн байна. Өнөөдөр бол таны сая хэлсэнчлэн Номин холдон гэдэг компани бол 40 гаруй компанитай 6,000 ажилтнтай ийм том групп компани болж өсч хөгжсөн байна. Монгол улсынхаа эдийн засгийн хөгжил нийгэмд маш эргээ хувь нэмэр оруулж байгаа том улс орны минь компаниудын нэг. Тэгэхээр энэ том компанийн хувьд болон таны хувьд хүн талаасаа нийгмийн хариуцлага гэдэг ойлголтыг юу гэж ойлгодог вэ? Ер нь манай Монголд бизнесийн байгууллагууд маань хүний эрх, хүүхдийн эрхтэй энэ зарчмуудыг яаж бизнесийнхаа үйл ажиллагаанд нэвтрүүлэх хэрэгтэй юм бол мөн танай байгууллагын хувьд сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн онцлог нийгмийн хариуцлагын ажлуудаас тайлбарлая. За, ер нь нийгмийн хариуцлага гэдгийг юуны урд одоо байгаль орчиндөө ямар нэгэн одоо муу нөлөөгүй нийгэмдээ тусдаа ийм үйл ажиллагаа явуулахыг л нийгмийн хариуцлага гэж би ойлгож байна л да. Манай компани үүсгэн байгуулагдсанаас хойш энэ чиглэлээр ажилласан. Ер нь бол бид нэр хүний хэрэгцээтэй зүйлийг л эзэнд нь хүнд нь хэрэгцээтэй хүнд нь хүргэх л ийм л зорилго тавьж ажилласан. Тэр чиглэлээр одоо өнөөдөр хүртэл ингээд ажиллаж байна. За, өнөөдөр манай том хүү маань үндсэндээ одоо барилгын чиглэлээр ажиллаж байна. Номын Construction Development Group-ыг удирч ажиллаж байгаа. За, энэ групп бол одоо Монгол улстай хэмээн одоо Эрдэнэ дархан Улаанбаатарыг оролцуулаад 11 хотхон байгууллаа. Энэ хотхон болвол үлгэр жишээ, тогтчлтаа, нэлээд тансаг хэрэглэлийн ийм хотхнууд байгаа. Гадна одоо талбай, ер нь нийт талбайхаа одоо 50-70% ногоон байгууламжтай. За, эндээ хүүхдийн одоо тэр тоглоомын талбай, биеийн тамирын талбай, хүүхэд одоо өсч боож тохирсон одоо сайхан орчныг одоо бүрдүүлсэн ийм хотхон гэдгээр онцлогтой. За, энэ бол бас л нийгмийн хариуцлага явж байна гэж үзэж байна. За, нөгөө нэг үйлдвэрлэлийн чиглэлээр бол манай Багку, Инквайр, Натурал Текстайл группийг хариуцаж ажилладаг. За, энэ бол Монголын одоо бас кивсний 3 үйлдвэр байлсан. Тэр нь одоо яг Дампуурлын шатанд очиод байхад нь Эрдэнэ кивсийг одоо хөвчлэн авч босгосон. Тэгтээ одоо тухайн үед тавигдсан өрийг нь одоо хамт авч тэгээд тэрнийг одоо барагдуулж өнөөдөр бол техник технологи нь бүрэн шинчлэгдсэн орчин үеийн одоо үйлдвэр болж хөгжиж байна. Өнөөдөр Эрдэнэ кивсийн одоо ноолуран бүтээгдэхүүн хэрэглээгүй одоо тийм байгууллага байхгүй л болж байна гэсэн үг. За, Номын хойлдон компани бол одоо олон салбар дээр ажиллаж байна л да. За, юуны урд одоо худалдаа. За, худалдаанд одоо өргөн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн, хувцас, за тэгээд машин техник хүртэл оруулж ирж байна. За, даатгалын компани ажилладаг. Бас одоо санхүүгийн салбарт бас оролцож байна. Банкны салбарт оролцож байна. Энийгээр одоо бас л хүний хэрэгцээтэй бүхнийг хангахад хүний хэрэгцээ цөм бүрэн гэсэн ийм чиглэлээр ажиллаж байгаамаа. Ийм учраас
ер нь хийж байгаа үйл ажиллагаа маань нэгдүгээр нийгмийн хариуцлагатай. За нөгөө талаар нийгмийн хариуцлагын хүрээнд олон нийтэд хүрсэн зарим ажлуудыг одоо сүүлийн 10 жилээр байдлаар тоомлж хүргэх юм бол 2014 онд Төв аймгийн Баян суманд 75 хүүхдийн цэцэрлэг барьж ашиглалтанд оруулж дотн гадна одоо бүх тогтчлолтоо иргэдэд хүлээлгэн өгсөн. За энэ бол тэр одоо сумынхны хүүхдийн ирээдүг одоо их ойдрог харж болгож байгаа гэсэн нэг санаа байгаа. За мөн хүүхдийн олон одоо байгууллагад их нялхсын одоо байгууллагуудад одоо тусалцаа үзүүлж зарим кабинет тогтчуулах, гадна талд нь одоо мод тарьж зүлэгжүүлэх ч гэдгийм үү ийм ажил тоглоомын талбай бий болох бити ажлууд хийгдсэн байгаа. За олон одоо сургууль цэцэрлэг тандив тусламж үзүүлсэн байгаа. Тэрний дотор ялангуяа одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургууль цэцэрлэгүүд одоо маш их хүртэл тусалцаа үзүүлсэн ийм бий. За мөн гадаад дотоод тэмцээн уралдаанд явж байгаа хүүхдүүд туслах мэтийн олон хэлбэрийн ажлууд явж байна. За Ховд аймгийн Булган суманд өрхийн эрүүл мэндийн төв барьж өгсөн. За энэ бол одоо тэр 10,000 гаруй хүн амтай суманд бол бас их чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Ялангуяа ковидын одоо нөхцөлд бол хүнд байсан. Эннээс одоо том сургамж авч тэнд одоо байгуулсан явдал ашигтай үр дүнтэй болсон гэж үлгэр загвар болж одоо ажиллаж байна өнөөдөр. Гэх мэтчлэн одоо олон жишээ дурдж болно. Нүбийн хүүхдийн сантай хамтарч ажиллаж байгаа ажил руу одоо хоёлаа яриагаа оруулъя. Өнгөрсөн онд бид нэр хамтын ажиллагааны гэрээгээ үзэглэсэн. Сая хүүхдийн баяраар бас танаа шинэ байгуулагдсан салбар дээр маш сайхан хүүхдийн баяр тэмдэглэсэн. Таад бас нийгмийн арчлагынхаа хүрээнд тоглоомын төв байгуулсан байсан. Тэгэхээр таны хувьд ер нь Нүбийн хүүхдийн сантай яагаад хамтарч ажиллах болсон бэ? Ямар шалтгаан байв? Цаашдын хамтын ажиллагаагаа юу гэж харж байна? Төлөвлөж байгаа ажлуудаасаа ярьж өгвөл. Нэлээд одоо ирээдүг харсан төлөвлөлттэй ингэж одоо дөрвтэй зүйлүүд хийхэд бол энэ Нүбийн хүүхдийн сангийн суурин төлөөлөгчийн газартаа одоо хамтарч ажиллавал үр дүнтэй юм ажил болох юм байна гэж бид нэр ингэж төсөөлж байгаа. Ийм ч одоо үүднээс энэ суурин төлөөлөгчийн тэргүүн одоо бид нар уулзсан, яриа хэлцэл хийсэн, санамж бичгт гарын үсэг зурсан. Одоо эхний ээлжинд бол алслагдсан одоо бүс нутгуудад тэр хүүхдийн одоо сургууль цэцэрлэг төгтөж байгаа газруудад хүүхдийн сургууль цэцэрлэг барих ийм одоо төсөл хэрэгжүүлэх санаачлага явж байгаа юм байна. Энд нь одоо бас гар үе оролцъё. Дэмжиж туслая гэсэн ийм байдлаар яриа явж байгаа. Одоо ингээд зураг төсөл нь хийгдэж байна. Энэ ажил тэгээд дарий одоо хэрэгжинэ гэж ингэж бодож байна. Өнөөдөр бас та манай байгууллага дээр зочлоод манай ажилтнуудад маш их сайхан урам хайрлсан, сайхан яриаг өрнүүлсэн. Тэгээ бид нар бас ийм олон сайхан ном бэлгэн давлаа. Таас шаггүй зохиолч хүн юм байна. Тэгэхээр энэ номнуудынхаа талаараас манай үзэгчдэд сонирхол. Зохиолч гэхээсээ илүү ер нь одоо номон хойлдог компани үүсгэн байгуулагдсан цагаасаа бас энэ соён гэрүүлэх ажил руу нэлээ идэвхтэй орж ажилласан. За хүүхдийн одоо сурах хүчгийг хэвлүүлэхээс өксүүлэл тэгээд янз бүрийн ном зохиолчдын одоо номыг ивент тэтгэж хэвлүүлэх энэ ажилд одоо бас их тусалдаг. За энэ соёл олон түмний одоо арга хэмжээнүүдийг ивент тэтгэж олон арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. За энэ давчирсан ном бол зөвхөн
номон хойлтон компани өөрөө эрхлэн гаргасан одоо номнууд байгаа. За энэний дотор Монгол Тэмүүл сайхан Монгол орн гэж төрийн бус байгууллага одоо номон хойлтонгийн дэргэд ажилд юм аа. Энэ байгууллагаас Эртэж Монгол гэж арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ арга хэмжээнд одоо 80 наснаас ахуулаад 8 настай хүүхэд хүртэл оролцдог. Тэнд төр нийгмийн одоо зүтгэлтнүүд, соёл урлагийн маструуд нэртэй одоо зохиолч эрдэмтдийг оролцуулж лекц яриа хийлэгдэг. Тэрийг нь одоо олон нийтэд хүргэх ийм ажлууд хийдэг юм аа. Өнөөдрийн энэ авчирсан одоо номон дотор 2 бот номнууд бол энэ Монгол ухаанаар амьдрэх үү гэсэн ийм ном байгаа. Энд одоо тэр Эртэж Монгол арга хэмжээнд оролцсон 120 хэдэн хүний нэг 10 хэдэн хүнийх нь хэлсэн үгийг товчилж одоо оруулсан. Эднэр бол одоо хүүхдийн хүмүүжил сурлаганд чухал ач холбогдолтой гэж бодож байна. За тэрнээс гадна одоо зүүр цэцэн үгийн 2 бот ном байна. За энэ 2 бот номыг дарамлаар гар бичмээр одоо монгол бичгээр хадаж гаргасан. За энд монгол бичгийн болоод тод бичгийн үсгийн дүрмийг өмнө хийсэн. За энэ бол одоо манай хүүхдүүд, залуучууд монгол бичгээ одоо сурахад бас дэм тустай ийм үйл ажиллагаа болно гэж бодож байна.